одоо энэ даатгалтай липид холестерины бууруулдаг имийг тий маш хөнгөлөлттэй оруулсан байхад хэрэв надад эрсдэл байгаад эрсдэл нь дундаас тийш байх юм бол бид нэр одоо тэр холестерин бууруулах имээ хөнгөлтөөгөр бичүүлж авч уугаал тэгэл 3 сар тутамдаа ч юм уу сар тутамдаа ч юм уу шинжилгээгээ өгөөл тэрийг тэр барих байх ёстой түвшинд нь барьж хэрэв миний эмчилгээ хийгээд байхад одоо зорилттой түвшинд хүрэхгүй бол яах вэ гэдэг үлээс чинь холестерин одоо энэ өг төсний солилцоог одоо зохицуулдаг маш олон бүлгийн юмнууд байгаа ш. Тэрнийг одоо хэрхэн яаж хавсарч хэрэглэх вэ? Тэ гэдэг одоо энэ зөвлөгөөнүүдийг мэрэгжлийн зүрх судасны эмчээс одоо аваад тэгэхэд цаашид одоо тэр эмийг уухад надад ямар нэг эрсдэл гарах уу гэдгээ эмч нартайгаа сайхан зөвлөлдөөд ямар ч байсан зорилттой түвшинд бол барай авчихна гэвэл би судсаа одоо наслуулахгүйгээр амьдралын идэвхтэй үйл ажиллагааны чадвартай л байх гэдэг байна. Эцсийн эцэст ер нь насчид гэдэг маань өөрөө ерөөсөө судасны уян хатан чанар гэдэг